Ирэв. Урилга нэвтрүүлгийнхээ энэ дугаараар бид Өвд Найрамд Монгол Ард улсын гавьяа жүжигчин Лувсангийн уран бүтээлийн тухай нэлээд хариуллыг үзэгчид та бүхэндээ төлөвлөх гэж байна. Нарт хорвоод 80 жил амьдрна гэдэг намтар түүхээ 80 жил зузаална гэсэн үг. Эдүгээс 80 жилийн өмнө одоогийн Төв аймгийн Баян цогтын Жирэм гэдэг газарт аз жаргалыг эрен буйны мөр хөөж Эрдэнэ зүү орж мөргөхөөр явж байсан ард Лувсан Балдангийн гэргий аян замдаанд иржээ. Тэд ядуу зүдүүгийн зовлон аргагүй эрхэнд улаан нэлзрээ хүүгээ уурч дэндүгэгч нутгийн айлд үрчлүүлэн цааш одсон гэдэг. Тэр бяцхан хүү бол өнөөгийн Өвд Найрамд Монгол Ард улсын гавьяа жүжигчин Лувсан хүний хорвоод ирж хүүхдүүхэн эхэлж байсан тэрэ. Тэр цагийн хүүхэд багчуудын говь заяа тийм л байлаа. 10 хэдхэн насндаа өргөмөл аав ээжээсээ жинчин гоцорч амьдрахын ихээр аргал түлээ зөөж ангийн хүн дагаж ганцгамэл ааж эрх биш хүний царай харахгүй болж өлн дөрөөнд гарн ганцхан төрх наснда ардын хувьсгалтай залгасан түүний говь заяанд эргэлт болжээ. Гэвч хүн болох нь нэг хэрэг, хэн болох гэдэг бас өөр хэрэгээ. Говь заяагаа ирсэн тэр цагийнхны ясаар ламд шаварж үзэж түүнэн орхиж олны хөл бараадан алгуур аажин боловч альва шин сэргийг бүхэн цэцгэлж соёолж байсан нийслэл хүрээг зорьсон гэдэг. Ингэж та анх болгон зураг мэргүүлж анги өрөө хийж багнасаа хөтөн өнгөрүүлсэн байна. Тэгээд Улаанбаатарт хэдийд яаж орж ирлээ? Одоо би 13 тал орж ирсэн юм уу да. Тэгээ хүрээнд орж ирээд одоо 14-т 15-т ч байсан юм уу да. Тэгээд ажилд хийж ан зуухаа ихээр ажил хийх гэсэн насан туршаагүй хүнийг авахгүй гээд тэр хамтрал гэж байсан маа нэгний хамтрал гэж нуглаатны үед. Тэгээд тэнд орох гэсэн тэгээд аваагүй. Тэгтэр нь тэр үед ч юм хамаагүй байж дээ. Би одоо 17 таа гэж хэлээд бодлоо хэлээ. Тэгээд цэргийн бүртгэл аваад тэгээд цэрэгт юунд хамтрал ажилд орсон. Тэгээд тэр хооронд нэг 10 хэд хоноо үз бодвол тэгээд очсон чичээхтэр насан туршаагүй чи хэдхэн настай юу 14 5 таа гэж байсан ч тэгээд одоо хэдийдээ юм болчихоо. За яах вэ гэдэг. Тэгээд алаг мөртэй Лувсан гэж тэр үед таныг нэрлэдэг. Тэгэхэд чинь тэр л одоо ажилд эхэлж орж байгаа нь тэр л. Яагаад гэсэн? Тэгээд л ажилд орохын ихээр ан зуухын ихээр л тэгээд хамтралт тэгж хэлж орсон. Тэгээд орохдоо зэрэг надад усны тэрэг бариулсан. Тэгээд усны тэрэг гэдэг нь одоо энэ их том гантай хужаанаар ус зөөгөж явдаг байсан. Тийм юмд оруулсан. Тэгээд би тэн дээр нь одоо ороод нээд хин хөтлөөд шинэ үүрээр одоо энэ гол дээр очиж энэ цаорхоо мөсний цаорхоноос ус утгаж гандаад үргэж хийгээд айлаар өгдөг байсан. Энэнд явсан чинь тэгээд улсууд үүрээр очиад хожаанаар энэ чинь очиад гангаад үргэж аваад орхноо яваад гэх би нэг лаацтай усын даахгүй нэг жоох юм утгаж аваашаад хийтэр шидчихээд ингээд тэгээд өглөө очиад багууд болтолчихгүй энэ дээр зогсдог гангад үргэн. Тэгээд улсууд үгүй энийг хүүхэд одоо энэ хөлдөж өглөө энэ гол дээр хөлдөж өгөхгүй юм. Энэ одоо тэр усанд явуулдаг нь юу вэ? Энийг одоо хуураа дэвшт оруулъя гэж. Тэгээд нэг мар тэргээр айл нүүлгдэг хогшроо ачдаг юм ажилд орсон. Нэг адаг мартай ингээд хүн дагаад өгөхөд байдаг юм хамаачнаа гурилуудаа ачин өнөр даахгүй. Тэгээд энэ адаг марны Лувсан одоо энэ ажлыг хийх гэж одоо хэцүү байна. Улс одоо тэгээд загнаад одоо намайг дагуулж явдаг ч юм алдахгүй шхуулсан. Тэгээ яах вэ? Тэгээ сүүлдээ дагад навсаж үсээр угаад л тэгээд нэг ажиллаад л байсан. Тэгээд айл мэл нүүлгээд нэг хогсроо ачаал тэгээд явдаг байсан. Тэгтээ
алдаг марны лувсан нэртэй байсан. Энэ алдаг мар маань тэгээд сүүлдээ одоо овчин тусаад энэ маань ч өгсөн тэгээд. Тэгээд энэ алдаг марны лувсан гэж байснаа тэгээд сүүлд нь толгойтод тарианы газар очиж нэг ард толгойтын жаргалын сангийн аж ахуйн наан үйдэг. Тэнд очиж тариа тарин хамтралын тариа гэж байгууллаа гэж. Яа тэнд очиж нэг газар хагад нэг тэнд нэг тариа тарьж тэгээд нэг жил болсон тэгээд тэгээс нэ шинэ эргэлт гарсан. Ингээ хамтрал хомоонч устгахтаар нь тэгээд цэргийн гар үйлдвэрт өрчирсэн. Цэргийн гар үйлдвэрт ажил хийгээд тэнд нэг эвэлд овч одоо хийдэг байсан да. Нэг мэрэгжилт нэг Оростой зүг ингээ хийдэг байсан. Тэгээд тэнд байж байгаад л тэндээсээ цэрэгт явсан. Ийм л байна. Тэгээд цэрэгт яваа та чинь алдаг марны лувсан байсан бол нисгч лувсан болсон байна. Тэгээд л нисгэд сүүлдээ хязгаарт 2 жил болоод тэгээд Тамсагаас наашаа энд саналаараа нисхийн сургуульд. Тэгэхэд нисхийн чин сургуулийг эр планы сургууль гэж ярьдаг байсан. Тэгээд эр планы сургууль явах хэрэгтэй явъя гэдэл. Тэгээд хамааст ороод л тэгээд энд хүрчихсэн. Тэгээд эр планы сургуульд орсон. Тэгээд нисгч болоод нисгч анхан ч одоо хэцүү л байсан. Аягаад л ер нь тэгээд анхан ниснэ гэдэг багштай нисч байсан. Тэгээд өвдөг жичрээд л ер нь наач одоо ч гэдэг юм бол гэж хул бодсон. Тэгээд нэг жил дотор сургууль хийж байгаа юм да. Тэгээд овоод адаж энэ болох юм байна гэж өөрийн сэтгэлд бууж байсан. Ингээд энд байж байгаа тэгээд нэг сургуульд нисхийн сургуульд одоо Бодовагаар нисэж тэрэндээ сураад л тэгээд л Баян Томонд очсон. Тэгээд Баян Томонд очиж тэнд нэг 30-31-ний байлдааны үеэр Баян Томонд очиад тэнд байж байгаа тэгээд намар нь байлдааны онгоцны сургуульд ирсэн. Тэгээд энэ жилд нэг сар болоод л тэгээд байлдааны онгоц төгсгөөд эр төгсгөөд ингээд жанжны маршлын тушаалаар одоо жинхэнэ байлдааны нисгч болоод тэгээд цол шагнагдаад дэслэгт цолоод ингээд очсон. Нисгэд Монголд бол нисхийн 2 удаагийн 2 дахь төгсөлтийг бид өгсөн юм аа. Ингээд тэгээ Баян Томонд буцаад очсон. Тэнд байж байгаа тэнд шаа тэгээд тэр хүнд өмгийн онгоц Штормави гэдэг нэг онгоцсон. Одоо тэр бол газраас дээш 90 метр хагас 2 метрийн зайтай хосох нислэг хийдэг тийм хүнд өмгийн онгоц. Тэгээд энэ онгоцоор нисж байсан гэхэд одоо мөн зүггүй жил байлаа. Айдаг өглөө дөнгөж босоолгадаа цайгаа өргөж явахт нь тоонон дээгүүр нь их ойрхон энэ төр гарсаж тэгж явлаа. Тэгээд шанахтаа эргээд ингээ харахад шанахтаагаар толгоогоо дарчихсан байж ирсэн. Ингээ бас тэгээд дүрхгүй жил яваа юм л да чинь тий. Ингээ жил байлаа тэгээд Штормааваа төгсгөө тэнд ч одоо миний шавьч би хаан орон бүрт сургууль төгсөөд ирсэн тэр хүмүүсийг би тэр байлдааны онгоцонд башилж ирсэн. Яг энэ үед бол одоо цэргийн газар урлагийн ажил ямар хөнцтэй тэр үед чинь нисгэд л одоо би урлагийн одоо сайн дураараа одоо нэг хөгжимддэг байлаа. Мандлын гитар ингээд хөгжимддэг. За тэгээд энтэй бид нус чинь нэг хил хязгаарын бодлооны тухай жижиг хүмүүжлүүд энэ төр энэ бондоо наваан гэдэг юм санда дээр энэ төмөргөн байсан одоо байна уу юу. Тэр энэ төр жоох юм бичдэг. Тэгэл тэрнийг одоо бас жүжиг болгоод нэг тийм жүжиг шиг юм тийм юм тоглолцохдаг энэ тийм. Тэгээд нисхийн орон сайхан гэдэг энд тэмцээнд ирж ил байсан гэд. Тэгээс үлд нь халагдаад хотод ирж энэ хотын хоршооны уран сайхан явж байлаа. Тэгэхэд хотын хоршоонд өөрөө одоо дэлгүүрээ хэлэгч хэлтсийн зааварлагч гэж ингэж байсан. Манай дарга чай дарж гэж хүн байсан. Ингээд нисхийн уран хотын хоршооны уран сайханд байж байхдаа би энэ хотын хоршооны уран сайханд явж байлаа. Тэгэхэд манай уран сайханд тусалж байсан манай багш бол тагигч Цэндэ хүү байсан. Тэнд сайн дурын газар тусалж байгаа юм л да. Тэгээд бид Цэндэ хүү энэ тагигч мижид орж хоёр манай дараа ч тусалдаг юм зааж өгдөг. Тэгээд өргөмөл сууд цэнд хамсаар ардын зариг интергээд ийм жүжигүүд тавьж байсан. Тэр үед нь яаж тавилж байсан жүжигийн бэлтгэл ер нь ямар хөнцтэй. Одоо тэгэхэд яах вэ? Тэгээд нэг л ноён гөвөл нэг ноён дээл малгай нэг хилэн малгайтай тэгээд тоглодог байсан өмсөд.
Тэгээ бэлтгэл гэвэл сайн дурын газар л да. Тэгээд энэ тэндээс бас юм цуглуулад л хуучны юмнуудаас цуглуулад ингээл таартай хэрэг юм өмсөөл ингээл гардаг байсан. Хуулга сурталчилгааны чиглэлээр шашны эсрэг энэ төр тиймэрхүү юм тоглож байсан. Тэр явж ил байсан дээр үед тэр бол одоо хамтрал хомооны үед нуглаатны үед ч үү. Тэр нуглаатны үед бид чинь бас л нэг тийм уран сайхан шиг юм байсан зохиол мохиолч гэж байхгүй. Тэгэхэд биднээс одоо өдрийн цуглаж ярьж байгаа тоо энэ орой нэг ший тоглоё гэдэг. Тиймэрхүү юм тоглоё. Тиймэрхүү юм тоглоё. За чи лам бол, чи ноён бол. За чи нэг ядуу хүн болоод нэг арга өөрчлөхөд ингээд явж бай. Тэгээд бид очиж чамтай уулзсан чамайг одоо зодн барин энэ төр гэдэг иймэрхүү юм явж ил байсан. Тэр бол удаагүй л дээ тэгээд л хотын орчооны уран сайханд байж яваад 1940 онд намайг театрт ор гэж зэндэхүү одоо зөвлөсөн. Ор гэж байдаг. Тэгээд би ерэн дийлэхгүй бол удаа энэ том театрт л гэж бодож ирсэн. Тэгээд сүлд нь шалгуулсан, шалгахад одоо энэ оюун цагаан цэгмэд шороотын цэвэн эднүс намайг уваарав сурах гэж байсан. Эднүс шалгаж намайг театрт оруулсан. Тэгээд энэ Бөмбөр театр гэж яддаг юм да биднээс одоо хуучин. Энэ театрт ороод 40 онд энэ театрт орсон. Ер нь Лувсангын амьдралыг сонсож байхад манай урлаг утга зохиол дүрслэгдсэн олон баатруудын дүр өөрийн ирэхгүй санаанд ордог юм. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж бодож тэнгэрт нисдэг төмөр шувуу айр флоныг гайхан биширч явсан тэрэгчин Лувсан инхүү хүндэт нэрээ дуудуулсаар хожийг залгамжлах залуусын эгнэнд орсон байна. Бид энэ бүгд найрамдах Монгол Ард улсын соёлын говья зүтгэлтэн бүр доржгойн архивын материалтай танилцсан юм. Чин зүрхний амрагтан зүрхэлж хэлээгүй атлаа чиний төлөө өхнө гэж эх орондоо дангаргалан хойсголт улаан сэргийн офицер болж хурдан цагаан онгоц барин жолоодож ингэж явах нь Лувсанд сайхан байсан ч гэсэн хүний сэтгэлийн гүнд хүрэх гэсэн урлаг уран сайхны сонирхол нь түүнийг хөдөлж өдөөгийн уул талаар шин соёлыг дэрэх мянган өвгүүд өгтийн эгнэнэ тэрээр эр бийж агссан юм. Хоёр эзний ганц сард зам мандхай цэцэн гатан шарай голын гурван хаан хоотой ил зэрэг үндэсний жүжгүүд орос хүн хоньны булаг инженер коучны амьдрал хар санаа хайр сэтгэл буутай хүн зэрэг орос зөвлөлтийн болон дэлхийн олон сонгодог бүтээлүүдийн дүрийг театрын тайзнаа босгож үзэгч түүнийхэн сэтгэл тоногшсон олон сайхан дүрийг бүтээсэн. Тэгэхээр надад энэ 70 худалч гэдэг жүжигийн хятадын орол надад өгсөн. Хятад хүний зам байдал энийг би ер нь сайн мэдэхгүй. Ингээд найруулагч нь ямын цагмд байсан. Ямын цагмдтэй би бас хоёулаа бас маргацдаж байсан. Би ерөөсөө амьдралдаа би хятад хүн тоглож үзээгүй. Мэдэхгүй. Би энийг тоглож дийлэхгүй чадахгүй гэж. Тэгэхээр ямын цагмд чи чадхал хэрэгтэй. Жүжигчин хүнд чадахгүй гэх юм байхгүй. Та оросч болж чадна, хятадч болж чадна, за харч болж чадах хэрэгтэй. Жүжигчин хүн юмыг чаддаг байх хэрэгтэй. Гэж ингэж надад шаардлага тавьсан. Ингээд тажиг цагаан цагмд бид хоёр үргэлжилж цуг явдаг. Ангөрөөгөл цуг явдаг. Одоо нэг амралтны өдөрч гэсэн энэ хойшоо уулаад гараад явчихдаг шинэ хагаслаад хоёулаа явган ийм байсан. Ингээд чи аав цагаан цагмд намайг чи аав энэ ороолыг би чамд тусалж өгнө гэж. Тэгээд хөдөө явахдаа цагаан цагмд бол ер нь тийм ингэж хятад хүмүүс ингэж явдаг. Настай хятадууд ингэж явдаг гэж. Тэр алхаа гიშгэ одоо тэрний хүртэн. Тэгээд бол хятад хүн одоо энэ баян пүүсний 8-аачин шонхаа худалдаачин хятад бол их нэрлэхүү. Их захирамтгай, ийм айхтар тушаамтгай ийм хүн байдаг юм аа. Тэгэхээр чи одоо энийг одоо хятад хүнтэй бас харьцаж ярьж үзээ. Дайломгоо 8-аачин хятадууд их байн захтайгүйр эднэрийн байдлыг хар яаж вэ? Хятад хүн бол нэрлэхүү, их уур омогтой, иймэрхүү Худалдаачин хятад улс үү? Тий, худалдаачин хятад иймэрхүү одоо зам төрхийн улс байдгийг эднтэй явж үз гэж. Тэгээд надад өөрөө одоо тийм хятадаар одоо
Монголоор хятад хүн монголоор одоо ярьдаг. Ярьж байгаа тий. Тэр ярианы өнгө одоо тэр л текстээ одоо тэр хэл ам хэллэг энтрийг одоо надад үргэлж зааж өгдөг байсан. Ингээд би энэ оролыг тоглохын тулд одоо энэ талийг лава би одоо цагмэд бас энэ захтайгүр явж тэр үед одоо хятадтай тэдний уурлуул 8-аачин хятадуудыг уурлуул тэдэнтэй хэрэлдэж энтэй тэгж үзэж явсан. Судалж яваа ухаан юм шүү дээ. Сайн байна уу? Сайн. Ноён цаа байна. Би уусана. Ой. Наа бэлжига морины уянаас ичээ ой. Тэр гадснаас ой. Энт бар. Яасан майкатай. Цоохор данжаатын бүүсний хятад зарц ирээд танд бараалахыг айлтгах байна. Ороод. За. Дэша. Тэгэхээр кинонд тоглох, ер нь дэлгэцэн тоглох, тайзан тоглох хоёрын ялгаа юу байх вэ? Кино жүжигчин, драмын, театрын жүжигчин хоёрын ялгаа бол юундаа байх вэ? Энэ нэг ялгаа чиг ер нь адилхан урлаг л да. Адилхан урлаг. Адилхан одоо сурталчилгаа урлаг энийг одоо судалж адилхан тоглож байгаа юм. Гэхдээ энэ театр кино хоёр бол хоорондоо бас яг ялгаатай юм аа. Яагаад ямар ялгаа байна вэ гэхээр энэ кино бол их түргэн хугацаанд юмыг одоо дэрэл мотор хооронд хугацаанд л ерөөсөө юм аа. Өөрийнхөө бодож санах одоо яаж үгээ хэлэх вэ, яах вэ, яаж харах вэ энэ талаар бол ерөөсөө их богинохон хугацаанд бүх юмыг багтааж өөрөө бодож сэдэж одоо ингэж ороолынхаа бүх л одоо тэр ороод болж байгаа үйл явдлыг олж тоглол. Энэ бол цөөхөн хугацаанд ирдэ. Нэг л удаа болоодлог өөрөө сайн сургууль хийж байд нэг л удаа тоглоно. Нэг л удаа мотор ихтэй зэрэг тэрүүхэн хугацаанд тоглож байгаа юм. Тэгэхдээ тэрнэд бүх юм амжуулж жүжигчин хүмүүс судалж бэлэн болсон сургууль сайн хийсэн илдээ дааж ингэж л байх нь чухал юм. Жүжиг яваанда сургуулиуд одоо ингээ өдөрт өөр сургууль одоо эндээ чинь болж байна. Одоо энийгээ дахиад чи юм одоо бод өөрөө тоглох тусам сайжраад сайжраад явна. Жүжигээс жүжиг сайжраад явна. Чанаржаад явна. Алтайгаа засч болно. Алтайгаа засчихж болно. Тэгтэр кино жүжиг хоёр бол энэ талаараа бол яг нь өөр юм л да. Чин толгой. Юу болж байгаа юм бэ? Явлаа. Чамтай ингэж сууж өрдөөж чадахгүй. Аав ижи дээр амжихад муу хүүгээ сургууль төгсөл. Хоол уцын өнгөх байлгүй. Гэ толгор минь. Чи ч одоо юу яриад байна вэ ч одоо? Чи яри, зөвлөе. Зайч би. Би баг зэрэг балгадаг ч гэсэн. Бас учир байна шүү дээ. Чи ямар хүүхэд туурч байгаа юм бэ? Чиний ингэж маягдах чинь би одоо өнгөцсөн. Одоо чадахгүй. Хэдэр үлдсэн мадан өвсөж аргалдаг юм санаж юу? Өнөө харуулсан гудас гівтээд өхүүлдэг юм санаж юу? Өөрөө л мэдэрээ. Би явлаа. Толгоор. Би өвс олно. Тэгээд ч ухуулагч юм ядаг. Томтноос өвс авах тухай ярилцаж өгье гэсэн шүү дээ. Гүр юу? Чамайг өвс хөнгөж салах гэж байна гэж одоо бодож байна. За тэгэж бодвол чи бод. Ер нь ажил амьдралаа боддгүй ийм хүн. Ийм богино ухаантай байх нь аргачгүй юм бахаад. Гүй чамтан ах дүүгээс бас гуйж. Юу ч гуйм танд бүх насаараа гуйж хүний гар хаж амжихайгүй. Болио ч юм. Одоо ч өөрийнхөө замыг бодож амьд.
Чамаас болж би өгөх гэж байна. Чамайг эвэртэй сүлбэг хамт өгөхгүй. Өвс. Бохомне. Надад юу ч байхгүй шүү. Өөрөө ч байхгүй. Чиний татхугаас болж өгөх боллоо. Яадаг үлээ. Бохомне. Амшигэтэн таваснаас зөнгөн дээр. Ирэх намар өвсгөд чи зүгээр аваачих. За чи харж л байгаараа аваачих. Апах яваад овоо тэр би хүлээ чадахгүй. Чи асууч мэддэггүй бохомтэй. Надад ч одоо юу ч байхгүй шүү дээ. Гэмэн урдаа Сүхбаатар, Цогт тайж, Сэрэлт, Улаанбаатарт байгаа миний аавд үүр сайхын өмнө мандах нарны туяа зэрэг 30 шахам кинонд олон сайхан дүрвтээс нэг нь үзэгчид та бид сайн мэднэ. Эдүгээ түүний бүтээсэн 200 гаруй дүр тайзны болон дэлгэцийн уран бүтээлийн сан хөмөргийг нэгэнт баяжуулжээ. Тусангуйн кино халсанд ч театрын тайзнаач бүтээсэн олон 10 сайхан шилдэг дүрүүд нь түүний хөдөлмөр, эрэл хайгуул, бэлэг авьяас чадварлаг тоглолтыг шингээж үлдсэн байдгийг. За юу болж байна да? Хүнийгээр хор юм хон. Ашиг жил байна. Чи юу вэ? Айрэг. Товгоо танд өгч явуулсан юм. Мом. Би сайн биз дээ. Сайн байна лээ. Яамаа та. За энэ ч яах вэ? Ингэсгээд нэг юм дуусчихна. Харин шахмал түвшний үйлдвэрийн маань техникийн тооцоол жаахан зовоохон дээ. Ардаад байна та. Тусд хүн алдах байлгүй. Би бол найснасаа хэлсэн юмсан. Ингэвэл дээр юм уу? Ингэсэн дээр юм. Нааш нь хуучин зургаар нь ингэсгээд холбочих доо. За. Та хайрыг уу? Би жоохон амжилттай. За.
Улаан чулуу аав минь үлг. Цагаан чулуу ээж минь үлг. Madam, woman явъя да. Урлагт дөрв тань гэдэг амьдралыг ажигч гарахааны дээр судалсан судалгааны их ажил нөр хичээл зүтгэл мэдлэг боловсрал хөлс асгаруулсан хөдөлмөр уран ухаан шаардлагын гэж Лувсангой ярьж байна. Тэрээр өөрөө дөрв хүн дээр чухамхүү ингэж ажилдаг хөө. Үг бүхэн дээр, хөдөлгөөн бүхэн дээр сэтгэл зүрхэн шингээж ажиллахгүйгээр уран дүр бүтээхийн тухайд санахын чирэггүй гэж Лувсангой зөвлөдөг. Их хөдөлмөрөөр олсон ариун баялаг туршлага, урлагт авьяас бэлгэн зориулсан үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд цаг хайргүй сургаж ямагт үн цэнтэй зөвлөгөө өгч байдгийн. Тэрээр урлагт чин үнэн зүрхнээсээ бие сэтгэлээ зориулж эрч хүч онгод бэлгээ дайшлахын үлгэр дуурайлыг үзүүлж чадсан хөө. Илүү маяг хэтрүүлэг, сэтгэлгээгүй хоосон жүжиглэлт, хий хөдөлгөөн бол их баг ямар ч дүрийг бүтээхэд хамгийн гайтай зүйл гэж Лувсангой хэлдэг юм. Эдгээр үгсийн үнц нь үнэн болохыг Лувсангой өөрийн альж тоглолтоос бид ажиглан харж болно. Жүжигчин хүүхдүүдэд зөвлөж байгааг нь та бид харж байна. Засаг намайг өршөөс. Сэтгэлийн шарах андгүй гэдэг үний юм да. Өөрхийдөө энэ манангийнхаа хэдих үргэлж санаж явдаг юм байна шүү дээ. Өөрхийдөө олны үр хүүхдийн төлөө л явсан хүнтэй. Гэвч бич их муха нүгэл хийсэн хүнтэй. Шагдармын явъя да. За. Ярин чи анухнараа вэ шүү. Сансныг бодоход ч гайгүй байна. Трактор засварын газар ажиллаж байгаад дэлгүүртээ гарсан. Одоо сахиулал хийж байгаа. Би насан туршдаа л нэг юмд гэмшиж явдаг юм да. Харин манай ангийнхан их сайн яваад юм лээ. Нөгөө шовгор том эрдэмтэн болсон гэлөө. Тийм ээ. Түүхийн хоноо доктор штэ. Дорж ингэр дүүрэн олонтой хурандаа болчихсон залуучуудтай уулзалт хийж байх нь энэ зурагтаар хараад арайлгад таньсан шүү. Манай ангийнхан ч аваа шүү. Тийм. Тэр үед би монч
Дэцүүхэн бодол санаатай хүн байж. Чи ангийнхантайгаа уулздаг уу? Гүйч гэжтэй. Тэлжил бүжин юмшэнд дуудлага ирээд явсан. Амаа мэдгүй юмар юм уургалах гэж хөөцөлдөж байна. Хүн дайралдаг бол үхлээ шүү дээ. Одоо яах вэ? Зүгээр хөхөө. Ахан залуудаа бишгүй л нэг бэлтэж явлаа. Хэд толгоос гарахгүй нөө. Өвдөдгөө өвчин гэж байдгүй маагүй минь. Сомноо. Nice. Сомноо. Зааргалхийж аргалчлаа. Сүулдээлээ. Тэгээд юу гэж? Энд чин цэргийн хүн, албаны хүн, маргааш лэмлэгтэн дөрвөн хөргөж. Альва дүрийг бүтээн гэдэг хэцүү. Хагацл зовлон, гансралгын хэрлийн харанхуй мананд хөл алдан зүрх зүссэн хүйтэн мөч. Гайхаж эргэлдсэн хүний хувь тавилангийн ороо усгаа заяанд бие сэтгэл алдран зүүд зэрэглэмэт барин 50 минэрх ойлгомжгүй гişин. Баяр жаргал тэнгэрээс буусан юм шиг гэнэт ирж сэтгэлийн хүлээс алдрах жаргалын хором. Аз хох хоёрын алийг нь сойрхож чадах хорвоогийн үе түмэн үйл явдлын дүрийг гаргахад нүдний өчүүхэн харц, гарын ялимгүй хөдөлгөөн, дуу хоолойны үл мэдгэн говьрол, сэтгэлийн хамгийн эмзэг хэлбэлзэлч гэсэн асар их үнэтэй гагцхүү тэр бүхэн туйлын үнэн алдаагүй зөвл байх ёстой гэж Лувсангой ярьдаг юм. Урлагт бүтээсэн дүрдээч амьдрал дэва өөрийнхөө дүрээс ч Лувсангой бол хизээ ямагт хүнлэг сайхан сэтгэлийн үнэн дуулал өргсөн хүн гэдэг нь түүний шав жүжигчин шагдаржив нямсрын нарын ярианаас ч тодорхой байна. За өнөөдрийн энэ интернет цэцэрлэг жижигэн Бэрс өвгөн тоглох хүртэлх энэ 25-6 жилийн хөдөлмөр бол манай Лувсан багштай цаашгүй холбоотой юм. Яагаад гэвэл би анх Хинтэмгийн соёлын ордонд ажиллаж байхад Лувсан багш жилийн бригадаар 60 онд явж байхдаа намайг тэндээс шалгаж энэ дараамын театрт авчирч жүжигчин болох замыг нээж өгсөн. Би 61 онд энд ирэхэд Лувсан багш өөрөө за би энэ хүүхдийг өөрөө дагалднаар авнаа. Энэ би одоо бүхэн заасрана гэж намайг өөрөө одоо багшийн барилгаатай болж авсан байгаа юм. Тэрнээс хойш энэ хугацаанд 20 гаруй жил 20 хэдэн жил ажиллах энэ хугацаанд миний тоглосон жүжиг орой бүхэн дээр бол өөрийнхөө санаа сэтгэлээр жинхэнэ жүжигчний урлаг ямар байдгийг заасрах талаар хүчин зүтгэсэн юм байна. За тэгэхэд бол гол нь би нэг сайн дурд олон жил тэнцээ ажиллаж байсан болохоор сайн дурын тийм штамп орж гсэн дандаа тийм одоо үзүүлж тоглох гэсэн тийм юм хэвчсэн байсан жүжиглэх гээд байдаг. А энэ хэвшлээс бол гаргахад над дээр хамгийн их чухал ажилласан бол Лувсан багш байна. А тэрнээс хойш энэ тоглосон оройлууд дээр үргэлж ажиллаж байсан. Ялангуяа одоо энэ Перс өвгөнийг тоглох энэ
ажиллагаанд тий. Энд бол Лувсан багш өөрөө бол 60 хэд онд энэ Перс өвгөн тоглосон байгаа юм. Тэгээд бол энэ орол дээр ажиллахад над маш их сургам зөвлөгөөнүүдийг өгсөн байгаа юм. Энүүгээрээ би энэ Перс өвгөнөөр 87 онд соёлын амны шилдэг уран бүтээлийн шагнал авсан. Энэ бол Лувсан багшийн маань их гавья гэж боддог юм аа. За 1965 онд би театрт дагалдан жүжигчнээр орсон. Тэр үед Даштавагийн зохиол Сахиус сэрэг гэдэг жүжигийг орол хуваарлалтад ажиллаж байсан. Тэгэхэд оюун багш за Нямсрын гэдэг ийм хүн театрт чинээр орж ирлээ. Энүүнийг нөхөр Лувсан одоо шаваар ав. Одоо халамжил жүжиглэх арга ухаанд сурах гэж одоо ингэж намайг одоо Лувсан багшийн шав болгосон. За энэ цагаас хойш театрт 20 хэдэн жил ажиллаж байна. За энэ хугацаанд би багш бол миний хийсэн ажил болгоныг, миний хийсэн рол болгоныг одоо өөрийнхөө уран бүтээлийн шүүлтээр шүүж, ухаанаар задлаж, надад одоо зөвлөж, хэлж ярьж өгч байдаг. Бид хоёр тайзны болоод киноны олон одоо уран бүтээлд хамтарч тоглож байлаа. За ингэхэд Лувсан багш бол өөрөө амьдралын нарийн ширээн, амьдралын одоо тийм гойчилсан биш, жирийн амьдралын үйл явдлыг тод томрон, үйл явдлыг үнэмшилтэй их энгийн даруухнаар тайзан дээр гаргаж ирдэг ийм одоо уран бүтээлч, урлагийн мастер хүн. Одоо энэ шинжээс нь, энэ чадвараас нь сурах гэж мөн одоо олон жил, 20 гаруй жил багшийн одоо эрдэмээс сурах гэж ингэж мэрэж оролдож ажиллаж явна. Нэг жишээ хэлмээр санагдаж байна. Давааны цаан даваа кино авч байсан үе. Тэгэхэд Лувсан багш дугур гэдэг залуугийн эцэг тоглож байсан. Тэр дугур гэдэг нь давааны тэслэгээ хийж байгаад нас барчихсан ийм үйл явдалтай юм. Тэгээд тэр давааны газар тэслэх зам засварын ажил дуусаад бөөн хөгжөөн сэнгийн тэнд бөөн одоо баяр хөөр болж яхад Лувсан багш тэрэн дотор ганцаараа баярлаад байгаа хэрнээ нүдэнд нь олмис сэлгэдсэн тийм сэтгэл дундуур өвгөө явж ирсэн. Энэ юу хэлж вэ нөхөдөө зэрэгэл уран дүрийн сэтгэхүйн мөн чанарыг одоо бодит байдлаар нь нээж харуулж үзүүлж чаддаг ийм одоо уран чадвартай сайн жүжигчин гэдэг нь дарагдаж байна. Заавал чи явдарх мөр дээр явдаг чинь. Яагаад тэрвлээ? Сайн байна уу дарга? Сайн байна уу? Тэнцээд англи үстэй. За гэмгүй те. Энэ хоёр мөн тэнцэж байна. Хайныг ер нь хэрэгтэй мал байна шүү. Дарга минь хэрэгтэйгээр барах уу? Монголын 3 хүчтний нэг байхгүй юу? Бусны байдаг үлээ. Та дуулаагүй юу? Ууландан хайныг, талдаа морь, говьдон тэмээ гэдэг үстэй. Хайныг ховордлоо доо хөрхий. Аймын дэлгэд байх шивтэй. Яагаад ховордлоо гэж? Зэдэ ажихын хүний ухаанаас л гэхүүдэ. Тэгэхээр та нэгдлийн үед л ховордлоо гэж үзэж байгаа юм биз дээ? Одоо тийм дээ. Хувид хүн өөртөө ашигтайг л боддог байж л дээ.
Нэгдэлч гэсэн өөртөө ашигтайг л хайж байна шүү дээ. Дарга минь. Замаа яагаад орхичихов? Орхич байхад дуурга. Би чахтай. Муу шинэл дуусгахгүй юм бол юунд эхэлсэн зам юм бол даал гэхий. Уулан дуусгачаад амтэн цовжээ байвал бид харж суух юм да. Хүний сэтгэл гэдэг хачи дарга. За нэлээд сүүлийн үед бүтээсэн кинонуудын чинь кинонд бүтээсэн дөрүүдийн чинь нэг одоо Ирж яваа цаг гэдэг кинонд та өөрийнхөө дүрийг хэрхэн бүтээсэн шүү дээ тийм ээ. Энд бол одоо дүр дээр яаж ажилласан вэ? Одоо зөвлөх сурах юм юу байсан бэ энэ талаар ярихгүй. За Ирж яваа цаг гэж кинонд тоглосон энэ Ирж яваа цагийн нэг малчин дээр үе юм одоо улсын сайн малчин гэж байна гэдэг нэг улсын сайн малчин хүний дүрийг тоглолоо би. Энэ дүрд сайн малчин хүнийг харуулах. Ялангуяа энэ дээр энэ малчдыг одоо тэр настай хүн тэрвэл тэгтэр малчд настай хүмүүсээр бол ер нь малга нэг ажил гэдэг. Малчин настай хүнээр дуусахгүй. Малчин настай хүл сайн малчин байдаг биш мөн үү? Ингээд даялангуяа одоо бол шаарддаг гэж байгаа манай намсгаа шаардж байгаа. Залуу халаа малчдыг одоо дагуулж сургах тэднийг төрүүлэх үлгэрлэх энэ талаар бол ажилласан. Тэгээд одоо энэ гайгүй болж ил байсан л гэсэлтэй. Ингээд ялангуяа одоо бол манай энэ залуу одоо их гарч байна л да. Энэ одоо илгээл дээр очиод малчин болж яваа одоо энэ залуу хүмүүсүүд одоо энэ хүмүүс маань л одоо ер нь одоо энэ дээр хуучин одоо малчин өвгцүүлийнхээ арга ажиллагааг сайн сураасай. Энэ хуучин өвгцүүл маань одоо малчид маань энэ үргэлж бүх насаараа мал дээр мал дагсан, малаа өсгсөн хариулсан ийм настангуудыг одоо ингэж дагаж сураасай гэдгийг л харуулах. Малын төлөө үргэлж сэтгэлээ зовох энэ тийм Ахмад Малчин л дотоод сэтгэлийг гаргахыг хичээсэн үү? Энийг л одоо гаргахын төлөө би бас тэр харуулахыг оролдсон гэж ажилласан. Таны царай ямар хачаа харагдав? Нэзгүйтэй. Би ерөөсөө Марлма. Миний ох марлма. Чи охин хүн өөрөө очдгүй юм шиг. энэ тооны чинь өртөө туучрал да. Шатуу намнуу, готуу намнуу. Би раавыг асах. Таавал кинонд ч тэр жүжигч тэр олон одоо туслах дүр гэдэг юм жижиг дүрүүдэд тоглосон тийм ээ. Ер нь туслах жижиг дүрийн тухайд бол та юу хэлэх вэ? Туслах жижиг дүр гэдэг ер нь бол одоо энэ том ороод жижиг ороод гэж ингэж байдаг л да, гол ороод гэж. Ингэхээр гол ороод жижиг ороодыг бол одоо хүн ер нь одоо тийм амархан бас яаж гэж хайн хандаж болохгүй. Гэхдээ жижиг дүр гэж жижиг ороод гэж байдгүй ер нь жижиг л
жүжигчин гэж байхаас биш жижиг орол гэж бол юм байхгүй л дээ. Тэгээ дүрийн хувьд бол адилхан л урлаг жижиг дүр дээр бол ер нь бодож санах юм их чөлөөтэй байдаг ерөөс. Тэнийг хүн ер нь жинхэнэ тоглох хүнийхээ дүрийн зам байдалд орч чадж үгүй юу гэдгийг жүжигч юм өөрөө энийг л ээлж хайж их сайн судлах хэрэгтэй. Тэрнээс биш том дүр бол хэцүү, жижиг дүр бол амархан гэж бол болохгүй. Тийм учраас Масакунд гарч байгаа туслах дүрд гарч байгаа бол заавал юм нэг тэр зохиолчийн бичсэн нэг заавал олж судлах. Энэ ямар үг яах гэж хэлв. Энэгээр юу илчилж байна вэ? Юу гаргаж өгөх вэ? Ганц хоёр хүн үгээр гэдгийг л зохиолч заавал нэг зорилготой хийсэн заавал зорилготой тэр зохиолч зүгээр нэг сайн байна уу гэж бичээгүй л дээ. Тэнгээр сайн байна уу гэхэд тэр хүнээс яах гэж сайн байна уу гэж асууж байна юм. Тийм ээ? Энийг л одоо цаад утгыг нь одоо сайн олж тэрнийг л одоо хариулах. Танаа юу болсон? Үчтэй эцгийг аймгийн төвд эмнэлэг төргөж өгөх гэж явсан чи энэ шуурган замд төөрчхөд Хаанаас яваа юм? бүх юм наадах бичгэн дээр чи бичээстэй байж байгаа. Цагийн ширүүн, салхич ширүүн, ашиггүй энэ пинт толгой хоргодож бий бүлээсч байна. Эцэг маань ашгүй одоо л ухаарч байх шиг байна да. Та нар амарцгааж бай. Чэж гисэн. Их таны тухай дүүнэр юу бодож байна? Энэ дайны ямар бид нар ихэлсэн биш дээ. Харин амар амгалан тогтоожиг санаа тавьж явцгаана. Айлаа гарч уулзъя. Тэр хүч орж байна. Энэ хорвоо амгалан байх тавилангүй. Уулас гэдэг бол айл. Таны ямар сайн уу? Нэгэн жанчмын өршөө. Байз. Та яаж вэ? Бос тийшээ суу. Та юун сандрав? Би бууцэгнээс айдаг хүн. Юу? Ардын намын цэргүүдээр Тэхэлсгүй юмсан. За тэгээ таны бие лагшин тунгалгүй. минь сайн л байна. Таны бие лагшин Гэмгүй сайл байна. Та тэгээд бурхан их үтээж байна уу? үнний хэлэхэд би ядуу цагаачлаа. Наандаж гидсэн гэж цаандаж хойдносаа бодоод нүдэн эцэж гараад хилээд суудаг. Босоогоороо хоёр чи. Хөндлөнгөөрөө чи хагас бурхан багш мэтэхэд та юу авдаг вэ? Өгөхгүйнээс өшгөл мэддэг. Воин хорогдох болов гэж бодоод өгснийн лавдаг да. Шарвга. Та энэ зургийг надад томоор зураад өнгөөр ялгаад өгч чадах уу? Би шанх хөсийг гомдохгүй. Энэ чинь орос бурхан юм уу та? Үгүй. Орос хүн. Бурхан биш чирийн хүн. Гэхдээ би их шүтдэг юм. Намтай хүн үү? Намтай. Тун их намтай. Энэ хүний намыг дэлхийн бөмбөрцөг дээр маш олон хүн биш ирж байгаа юм. Хай. Ардын намын намтай таарах уу? Ардын намын сургаал гэдэг чинь энэ хүний нам л доо. Та өөрөө намаар ямарав? Бич бурхан бүтээхийн эрхэмлэл хэлтгий захтай дээл өмссөн хүн шүү. Жинхэнэ намаар гэвэл та тэгээд миний хөөсныг яа гэж вэ? Төрдмэн тустай юм бол яах байж анжим. Тэгвэл чи шаргаа гэртээ жанжим. Би ганцаараа бигдээ тарьж өгөө зүгээр. Чи жолооч өгөх. Чи чанаар уу? Тий. Тэгээд чи одоохон буцаад ир. Зүтлээ. За та бүхэн хэлж байгаа чи. Тэгэхээр та нар бол лосонгойг бүгд одоо багшигаа үлгэрлэн дуурай бахан дуурай хүмүүс нэ гэж одоо хүндэтгэж байдаг. Тэгэхээр энэ лосонгойн одоо аль одоо чанарыг голчилж ялгалаас нь та нар юу хэлмээр байна? Би бол лосонгойг бол бүр жүжигчин болоогүй байхдаа анх нэг шинэ жилийн нэг шог тоглож байхад бүр хөөхд байхдаа анхаарсан.
тэгэхэд нэг хамхуул гэдэг нэг шог юм дээр тоглож ирсэн л да. Тэгэхэд бол би анхаарахтаа бол их тийм ширүүн дөрөө маягийн хүн шиг хамхуул дээр эсрэг талын дөрөвчөөс харагдж байлаа. Тэгээ театрт ороосноос хойш би одоо 30 хамжил хамт ажиллаж байна. Тэгэхэд бол Лосонгор бол ямар сайхан чанартай бол их сайхан авиастагаас нэг хүнлэг сайхан сэтгэлтэй хүн. Хамтар тоглож байхад бас их нийцтэй, өгөөжтэй. Одоо харилцан тоглогчтой их нөлөөлж чаддаг юм жижигчин байгаа. Тэр чанараач одоо бас энгийн байх үедээ одоо хэнийг ч болохгүй сайхан үерхэд нөхөрлөд тоглож наргиж явдаг хүний сэтгэл санаарыг өнгөж байдаг. Хүний дутагдлыг хэлэхдээ хүртэл их хөөрхөн шогоор хэлдэг, шууд ингэ загиндаг. Их хөөрхөн шогоор шогчлаад инээдэн болгож тэр миний тухай их тэр одоо хошин яриа бол их зохиосон хүний нэг байгаа юм да ер нь бас. Ийм юм байна. Тэгээд ингээд харилцан ярилцсан ингээд нэг юм бодож угаад хэлэхдээ бол заавал хүний төлөө ярьж байдаг. Тэгээ ингээ хамтар ингээ тоглоход ч гэсэн тэр дүрийн дотроос Лосонгор тайхан хүнлэг сэтгэл нөгөөжтэй хандж байдаг. Энэ нь бол надад их сайхан санагддаг. Өөрөөр хэлбэл бидний одоо бахараа дуурайж байх юм ахмад орон бүтээлчин сайхан сэтгэлийг үргэлж дотор агуулж явдаг хүн гэж юу бодож явдаг юм. За энэ 80 насныхан босгон дээр одоо энэ Лосонгортой хамгийн сайхан аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж уртудаа наслахыг гэр бүл бүр хүүхэдтэй зол жаргалтай амьдрахыг ерөөс авшин тохиолсон их баяртай байна та. Лосон багш бол их хүнлэг сэтгэлтэй хүн. Тийм учраас хүнийг их хайрлаж байдаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө хүндлүүлэхэд хүнийг хүндэлж сан цагт өөрийг хүндэлдэг байсан. Тийм учраас хүнийг их хүндэлж хайрладаг. Тийм учраас тэр Лосон багш бол хүн болон залуучууд бүхэн ер нь үеийн нөхдүүд нь гэсэн маш их хайртай ийм дотн байдаг. Ардын жүжигчин Ган Төмөр, жүжигчин 65 нар бол олон шав нарын нэг. Тийм ээ, хүнлэг сайхан сэтгэлийн тэнхлэг дээр л үний хорвоо тогтож байдаг. 80 жилийн нарнаа амьдарч бүтээж төрөвсөн Лосонгой амар амгалангийн тэнгэр дор 11 амбул 20 гаруй ач хүчтэйгээ аз жаргалыг эдэлсэн азай бурлуудын эсээр аж төрж байна. Орчин үеийн манай өнөөгийн залуу жүжигчдэд, уран бүтээлчдэд хандаж одоо та бол юу хэлмээр байдаг вэ? Одоо урлаг гэдэг үл шинжлэх ухаан. Урлаг гэдэг маань бол намын одоо үсэл суртлын их том зэвсэг гэж хэлье л да. Урлагийн хүн бол одоо ерөөсөө тэр ухаан ерөөсөө ороолыг аваад тэрнийг одоо судлах талаар бол их л эрэл хайгуул юм хийдэг л дээ. Энийг бол одоо их сайн олж хийх хэрэгтэй нээс одоо энэ эрэл хайгуул хийж байгаа нэг гэдэг явах ч биш л дээ. Тэг жүжигч хүн өөрөө энэ дээр юу хэрэгтэй байна вэ? Энэ үгэн дээр юу харуулах вэ? Зохиолч юу гэж бичиж энийг одоо ийм үг бичвэ. Гэдгийг олох хэрэгтэй, судлах хэрэгтэй юм л да. Энэ талаар өнөөгийн залуу жүжигчид таны шавнараас ч юм уу манай залуучуудын дунд шүүмжилмээр юм уу? Танд одоо ямар нэгэн сургамжуулж хэлмээр юм санагддаг. Одоо харагдаж л байдаг юм аа. Харагдаж л байдаг би ч бас тэгээд тэрнийг бас өөрсөндөө одоо өөрөшөө одоо энэ шавнаар одоо ер нь хамт олондоо би ярьж л байдаг. Нэг уран бүтээлийн талаар бол өөрөшөө мэдж одоо энэ ахмад нөхдүүдээс сурсан энэ зүйлээ бол одоо яг үргэлж ярьж тусалж л байдгийг. Одоо ч үзээ чи тийм биш юу хаа тэн дээр чинь чи юу бодож энэ үгийг хэлвэ яах гэж хэлв. Энийг одоо чи одоо тэн дээр нэг бодлогогүй шидэд байна уу да. Энэ дээр чинь тийм юмыг харуулах гэсэн болохоор энэ бол тэрнийг л харуулах. Тэрний талаар л одоо ажиллах гэж зөвлөж байгаа. Энэ дээр дутуу байна. Энэ дээр нь бодж байна гэдгийг одоо бас хүмүүстэй шавнартаа хэлж л байдаг. За тэгэхээр та бол хувьсгалын өмнө төрж өссөн, хувьсгалын анхны жилүүдэд ажиллаж амьдарч байсан 1939-45 оны дайны жилүүдэд ажиллаж амьдарч байсан ийм хүн тийм ээ. Тэгэхээр одоо дайны дэлхийд энэ ингээм хямглан байдлын хүндрэлтний ингээм хямглан байдал бол хүндрэлтний гол анхаарал тань тийм ээ. Энэтэй холбогдуулаад ахмад хүний хувьд олон ач хүчтэй өвөгийн хувьд юу хэлмээр байна? Та ер нь дайн гэдэг бол хамгийн аюултай. Дайн гэдэг бол юм бол ерөөсөө тэрл
ганц болсон болж байгаа орондоо биш. Ер нь нийтэд, дэлхийн нийтэд дэлхийн хүн төрлөختөн өөр хүүхэд наач ууч эхэцэг ах дүүс одоо энэ хүмүүсэд бол одоо энэ ястай нэг үерлийг атарч байгаа. Ийм гамшиг зовлон очруулж байгаа ийм зүйл. Энэ дээр бол одоо сая одоо энэ Горбачов Иргэн нарын одоо хоёрын болоод тусгалын Путингийн одоо устгах энэ талаар энийг хоригдуулах энэ талаар одоо гарын мөсөг зурсан энэ явдал бол том алхам дэлхийн одоо бүх хүн төрлөختний одоо хувь заяаг амар амгалан байлгах энэ талаар бол их том алхам боллоо гэж ингэж үзэж байна. Хүлэгмөр дэлээрэн гайхуулж хүн төрлөختний сэтгэлээрэн гайхуулна гэж манай ард түмэн ярьдаг. Урлагийн хүмүүс бол үнэхээр сэтгэлээрэн гайхуулж явдаг тийм хүмүүс юм аа. Амьдралын аливаа хоцрогдлыг шүүмжлэх, сайн сайханд хүмүүсийг урайлан дуудах, хүний сэтгэлийн ертөнцийг нээн үзүүлэх, тэнгэрлэг сайхан тэр албан тань тэд цаг ямагт залуучин жахаажиж сэтгэлээсээ бүтээсэн уран дүрээрээ хүний сэтгэлийн гүн рүү нэвтрэн үрдэг өөдрөг сайхан бодол эрмэлзлэр ямагт дүүрэн явдаг хүмүүсээ. Жүжигчдийг өчнөн төчнөн дүр тоглосон гэж хүмүүс ярьцгаадаг. Лусангуйч уран бүтээлийн 50 шахан жилийн намтар түүхэндээ дайз дэлгэцийн 200 гаруй дүрвтэйснийг бид дээргүүлсэн. Гэвч хүн бүхий л амьдрал туршдаа нэг л дүрийг бүтээдэг гэж хэлэхэд зүйтэй санагдана. Лусангуйч амьдрал хөдөлмөрийн 80 жилд нэг л дүрийг бүтээсэн. Хизээч давтагдашгүй өвөрмөц тэр дүр бол урлах эрдмийг амьдралын их сургуулиас эзэмшиж алдрын замд хүрсэн бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин Лусангуйн өөрийн дүр өөрөө юм аа. Хойч үеийн аз жаргал анги амгалан гэрөөж гавьяа алдрын замд туулсан ахмадуудын маань нэг Лусангуйн өдөр сэтгэл зориг залуухнаараа тэнхээ хүч ануухнаараа хийж үтэхийн эрмэлзэл хүсэл дүүрэн байна.